Тавилга угсралтын 2 дахь өдөр. Эхний өдөр бол ийм суур доотлын тавилгуудыг нь бэлдээд бол тавьчихсан бол өнөөдөр ер нь эцэлтэн гэсэн үг. Нэмээд яг ийм суур дээр нь тавьж байгаа галтгооны чулуун хавтангууд манаас 3 дахь талаас бол ирэхээр байгаа юм. Гүйцэтгэлтэй нэлээд их юм хүнд ажлууд нь бол өнөөдөр дуусгаар байгаа. Нэлээд олон хүн бол ирэхээр олон талынхан бол өнөөдөр ирэхээр гэхдээ яг цагаа хэдүүлээд товлчихсан. Одоо яг очиж ингээ сайн залгаж байна. Тэгэхээр яг л цагтаа ярьж тарах нь. Энэ өдөр хамгийн олон хүн нэгэн зэрэг ажиллаж байсан өдөр байлаа. Өнөөдөр яг TV wall-ыг мань угсарч эхэлсэн. TV wall маань бол шаардлагатай шүүгэнүүдийг бол шууд энд авчиад нэгээр нь бол шууд угсарч үрж эхэлдэг юм байлээ. Цаашлаас шүүгэний маань нумарсан хааны хүртэл бэлдсэн. Галтгооныхон чулуун хавтаг хүртэл харсан ч айгүй гоё байлаа шүү. Йоо ямар гоё чулуу вэ? Нарийн үйл ингэж орж ирнэ. Даалгын үйл саяг шиг юм доор орж ирнэ. Жохо 80 өндөр тий. Тосгоор болон плитик аваа бэлдсэн байсан учраас энтэн шууд зүсээд бэлэн болгоод өгч байлээ. TV wall-ийн маань харин ажил үргэлжилсэн хэвээр. Тавилга угсралтын 2 дахь өдөр амжилттай дууслаа. Харуулах уу? Шкафнуудын хаалгууд бол бэлэн болоод ер нь хийгдэж явцсан. Жохон хийгдэх цэвэрлэх ажлууд бол үлдсэн. Галтгоо бол нэлээ шейпэндээ бол орцсон. Тэнцээ алхидын 150 өөр за нэг чулуу бол дутуу байна. Гих мэтчлэн. За ер нь бол хэлбэр бол олцсон байгаа үстэй. За үргэлжиллээ. Том өрөөний яг TV wall-ыг босочсон өнөөдөр дуусаагүй мэдээж хэрэг. Гэхдээ хааныхны үдийг нь босгоод тавьчихсан. Гэхдээ миний хувьд энэ телевизэрээ хэр өндөрт байршуулах вэ гэдгийг бол өнөөдөр шийдэх хэрэгтэй байгаа. Маргааш бол ирээд телевизээ бол тогтоонд хандаа тогтоогч бол ийм тогтоогч бол авчихсан. Ингээд бэлэн байж байгаа. Юу бол ажлын ширээ бол угаасаа эхний өдөр бол бэлэн болоод дуусчихсан юм уу? Тэгэхээр энийг нэг шийдэх хэрэгцээтэй өнөөрөө хэрэгцээ байгаа. Тэгээ маргааш өглөө эрт одоо 3 дахь өдөр бол эхлэх болохоор юмнуудаа ер нь үлдээчгөө гэдээ үлдээлгүүлчлээ. Гих мэдчлэн амар их юм болд юм байна. Яг л нэг adulting experience-ийн нэг хэсэг бололтой ингээл бөөн юм болох юм. Гэтэ нэг гоё зүйл нь яг ингээд ажлын цагаараа хийгээд шүн мөн ингэж юм дуурахгүй гоё гэдэг хамгийн бэлдэж тавиал нар буугаагүй шүү дээ. Энэ үед ажлын одоо өдөр нь дуусж байна. Айгуу цэвэрхэн. За D3-гээр уулзъя.